Судалгаагаар бидний карьер ба амжилтын 85% нь ерөнхий ур чадвар буюу soft skill-ээс, харин үлдсэн 15% нь мэргэжлийн ур чадвар буюу hard skill-ээс бүрддэг байна. Тэгвэл soft skill ажлын байран дээр яагаад ийм өндөр ач холбогдолтой болсон талаар болон хамгийн эрэлттэй 3 чадварыг тайлбарлая. Soft skill буюу ерөнхий ур чадвар нь товчхондоо бусдтай харилцах, хамтран ажиллах, ойлголцох зэрэг нийгмийн чадваруудыг хэлдэг. Хамгийн эрэлттэй soft skill-ийн нэг бол мэдээж харилцааны ур чадвар. Мэйл бичих, хурал уулзалтуудад идэвхтэй оролцож санаа бодлоо илэрхийлэх, бусдын үгийг анхааралтай сонсох гэх мэт чадвар нь ажлын бүтээмжид нөлөөлдөг. Дараагийн soft skill багийн ажиллагаа. Багийн ажиллагаа гэдэг нь бусдтай хамтран уялдаа холбоотойгоор ажиллах чадвар юм. Өөр зам төлөвтэй хүмүүстэй зохицож, шаардлагатай үед тусалж дэмжих нь энэ чадварын нэг хэсэг. Ажил олгогчид нь багтаа үр дүнтэй хувь нэмэр оруулах хүмүүсийг илүү үнэлдэг. Өөр нэг чухал ур чадвар бол цагийн менежмент. Ажиллах хугацаанд нь чанартай гүйцэтгэх нь бусдын цагийг хүндэтгэхийн зэрэгцээ өөрийн хариуцлагатай байдлыг ч харуулах боломж. Цагийн зөв зохион байгуулалт нь ажлын үр дүнг нэмэгдүүлж стрессийг бууруулдаг. Тиймээс зөвхөн мэргэжлийн мэдлэгээ хөгжүүлэх бус ерөнхий ур чадвартай анхаарах нь карьерийн өсөлт болон ажлын байрны үн цэнийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.